Сайн байцгаана уу? Reader podcast-ийн шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр Мос өдөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Монголын нууц товчооны хүүхдэд зориулсан хэлбэршүүлсэн хувилбарын тухай ярилцахаар өнөөдрийн зочдоор Монголын нууц товчооны тус хувилбарын зураач Төр Мөнх, зохиолч Баццэг, түүхч Ууганбаяр болон Сарнай миний бие оролцож байна. Ерөнхийдөө яагаад энэ хэлбэршүүлсэн хувилбараар гарах болсон гэдэг тухайга яриад эхлэе. За Монголын нус товчоонд бол яг бид нэр тийм ганц сурвалж жижиг гэж ярьдаг чинь ерөнхийдөө түүхэн маш чухал сурвалж жижигтэй. Тэгээд энэ дээр бол мэдээж хэрэг монголчуудын өв соёл, зан заншил, ёс заншилтэй бүгд шингэсэн байдаг. А бид нар яг Монгол өв уламжлал ёс заншил гэдгээр хурц хөндөж болохгүй, халдаж болохгүй гэл ерөнхийдөө тийм дахин шүтэх байдалтай их байдаг шүү дээ. Одоо гэрийнхээ хоймрын авчаа заалцсан байдаг ч юм уу те. Тэгээд тэрийг хөдөлгөхгүй байдаг ч юм уу. Тэгэхээр бидний гол зүйл нь бол тэрийг ашиглая, хэрэглээнд оруулъя гэдэг юмруу хэрэггээд яваад байгаа юм л да. Тэр ч утгаараа хүүхдүүдэд одоо ялангуяа залуучууд хүүхдүүд нус товчог аюусаа мэдчих ёстой гэж бид нэлээд ярьдаг боловч яг хүүхдэд таарсан үг хэлэхдээ хүүхдийн сэтгэвгүй тохирсон тийм зохиол бол ерөөсөй байхгүй. Яг л их сурвалж нь байдаг. Гэтэл тэр их сурвалжийн үг хэллэг, үйл явдлын өрнөл нь хүүхдэд ойлгоход ямар хэцүү илээ те. Үйл явдлын чиг шумуу бүр аягүй их олон тал тийшээ салаалцсан. Тэгэхээр хүүхэд тэрийг ойлгоход аягүй хэцүү. Тэс дараатай байхгүй болохгүй. Нэгдүгээр тийм, хоёрдугаар үг хэллэгийг бас ингэж орчин үеижүүлж янзлахгүй болохгүй те. Тэгэхээр энэ дээр маш их тийм ажиллагаа, бүтээлч тийм зүйлүүд нэлээд шаардлагасан л та. Тэгэхээр энэ бүгдийн үндсэн дээр бид нар илүү яг тийм хүүхдэд зориулсан нус товчоо хийе гэдэг зүйлийг эхлээ ярьсан. За тэгээ үүнийг бол дараа нь бид нар ярьсаар байгаад бүр илүү тийм том төслийн хэмжээнд авчиж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр илүү тийм эртний зохиолуудыг ерөөсөө одоо үдлэгээр домог юу гэдгийг те бүгд туйлтэй бүгднийг ингээд хүүхдэд зориулсан байдлаар гаргаж хэлбэршүүлж ингэж өгөө. Энэ нь одоо нэгсэндээ их зохиол тэр их сурвалжт нь одоо хүүхдүүд залуучууд хүрэх тийм гүүр нь болох юм байна гэсэн юм зорилго зорилтыг тавиад бид нар энэ одоо төслөө эхлүүл явж байгаа. Тийм тэгээ энэ дээрээс нэмээд хэлэх юм бол үндсэндээ манайх яг нэг хэлбэр байдлаар найгуух тийм шүтэж яадаг юм бол Монголын нус товчоо морин хур хоёрыг одоо инхлэгчийн зарлаг гараад бүх нийтээрээ мэддэг морин хураа дээдэлдэг болыг ингүүт дуурдаггүй нь хамаагүй морин хурныг камертад тавьчихдаг. Тэгээд айл болгоныг нус товч аваад тавьчихдаг. За тэгээ үнийгээ дагалдаад яадаг вэ гэхээр 10 жилийн хүүхдүүд Монголын нус товчоо бүгдээрээ уншсан байх ёстой, мэдсэн байх ёстой гэдэг. Гэтэл яг юу мэдэх ёстой вэ гэдэг нь бол тодорхойгүй. Бүхэл бүтэн одоо харах юм бол Монголын нус товчооны түүхийг харах юм бол нийтийн тоолын 800 оноос үндсэндээ 1260-аад он 40-ад он ч юм уу хүртэлх юм үйл явдал гардаг. Тэгтэл энэ бүх хугацааны зөвхөн энэ үйл явдлуудыг хөөж уншаад одоо хүүхдээ яг юу ойлгох ёстой вэ те? Зүгээр монголчууд гэж Чингис хаан гээд ийм хүн юм аа, ийм байлдан дагуул хийж ийсэн маа гэж ойлгох нь чухал юм уу? Эсвэл тухайн цаг үеийн монгол хүн гэж ямар хүн байсан? Монгол хүний онцлог нь юу юм? Ямар ёс зүйтэй, ямар ёс суртахуунтай хүн байдгийг бэ гэдгийг илүү тодруулж гаргах хэрэгтэй байна. Тийм учраас бид нар нууц тавчаага зүгээр үг үсэггүй уншаад цээжлэх биш. Тэрнийхээ оронд цаад бүр ингээд задлж ингээд унших нь илүү хэрэгтэй юм а гэсэн үгнээс бол энэ үйл ажиллагааг бол эхэлсэн байгаа юм. Текстээс гадна бас зурагч гэсэндээ шал өөрөөр зурагдсан л та. Бид нар эртний зохиол гэл тэгэхээр яг нэг монгол зургийн аргаараа те ингээл том биетэй баатар хэрсүүд ингээд бүгдээрээ тэгээд хоорондоо нэг ялгаагүй юм шиг те ингийн үнэтэй харахад тэгэхээр энийг нэлээ эвдээд бас яг энэ чинь нэг талаар хүүхдэд зориулагдсан ном аа нөгөө талаар илүү одоо залуучуудын сонирхлыг татах хэрэгтэй гэдэг ч юм уу те ийм олон зүйлээ талаас нь харсны үдэн дээр бас зурган дээр ч гэсэн арай өөрчлөлт оруулсан те тэгэхээр тэр зургийн талаар Монголын нууц товчоо одоо ингээд манай компани зүгээс ингээд хүүхдэд зориулсан маягаар гаргахыг гэхэд бол би бас нэлээд зургийн талаар бодсон л доо. Ер нь одоо орчин үед бол техник технологи бас ирэн үе учраас дижиталаар зурх уу, гараар зурх уу тийм ээ. Тэгээ ямар хөө хэв маягтай зурх уу, Монголын одоо төрсөл хурлын одоо чиг баримжааг авах уу, угсаатны зүйлээсээ хэрэг авах вэ гэдэг ч юм уу тийм. Ингээд нэлээд цензуртай бодоод ер нь бол жил гаруй хугацаанд 60 гаруй зураг зурагдсан байж байгаа. Ер нь бол нэг талаар бол бид нар мэдээж хүүхдүүдэд бол нуус товчоо мэдээж зохиолоо уншаа явж байхад төсөөлөх ямар нэгэн зүйл хэрэгтэй шүү дээ зургаас тийм ээ. Тэр нь одоо тийм хөөрхөн зураг байх юм уу? Эсвэл нэлээд төсөөлөлтэй ажиллах зураг байх юм уу? Төсөөл фантастик хэлгээд нь таалагдах тийм ээ. Цаашд ороод тэр зохиолын агуулгыг ургуулan бодоход нөлөөлөх үсэр байх юм уу гэдэг дээр нэлээд бодож ажилласан. Нөгөөтэйгөр одоо дэлхийн контент гэдэг нэг ийм асуудлууд нь маш их яригддаг. Монголчууд ч гэсэндээ сүүлийн үед контентын тухай нэлээд яриа бий болсон. Ер нь одоо тэр
улс орон гэдэг бол одоо өөрснийхөө баялагийг юугаар илэрхийлж байна вэ гэдгээр ч хэд бас харагддаг. Монголчуудын хувьд бол контент ярих болсон боловч үндсэндээ бол одоо баялаг гэдэг зүйл рүү нэлээд харж чадж байгаа болов гэсэн эргэлзлүүд надад бий. Тийм учраас ер нь жоохон орчин үеийн зургийн чиг хандлагатай зурья гэж ингэж хичээж зурсан. Ер нь бол тэгээд би чи анх бол нуус төвчөөтэй энэ анх танилцаа тэр одоо нэг хаажлбар зураг байдгийг. Тэгээ ер нь жоохон одоо дөнгөж сургуульд ороод 3 4 төрөнг байсан юм уу. Тэгээд номын сангийн дээр байдаг байсан учраас энэ гар хүрдгүүл байсан л энэ нэг аваад уншчих юмсан гэсэн бодол. Сургуулийн номын сангийн хамгийн дээдлэл байдаг байсан. Тэгээ уншиж чадахгүй бас тэлээ авсан уншаад тэгээд юм ойлгохгүй гой зурагтай гой хаажлбартай даа л гэж бодож явсан. Ийм л ном байсан. Яг хэдүүлээ ингэж судлаад нэлээ яцсан шал өөрчлөсөн байгаа шүү дээ. Багада 10 жил дээр хэдүүлээ яг нуус төвчд анх яаж танилцсан. Тухайн үед нуус төвчнөөс ер нь юу ойлгож ирсэн. Тэр талаар ихлээр л бас зүгээр байна. Энэ дээр сурагчгүй дээр ийм зүйл нь орсон байдаг хөөе. Орондоо орох цаггүй олзлон бол олзлж байлаа гэд тийм ээ. Энэ нөгөө нэг хэсгэлээд нуус төвчөөг сурагчгүй дээр тавьдаг байсан учраас 93 дугаар зуун нуус төвчөөг бол ийм маш их үргэлжилсэн их том дайнуудын төсөөллөд бий болдог байхгүй. Тэгээ ер нь бол би яг энэ сая зураг зурхтаа тэр дайнуудаас жоохон татгалзаж, зэвсэг алаа хэданаас жоохон татгалзаж ер нь жоохон тийм битүү төсөөллөө орон зай хөгжтүүлдэхээр энэ дайнаас жоохон татгалзаж зурсан. Танилцахад бол тэгээд нэлээд багтаа тэгж үзчихэл зургийг үзээд л өнгөрсөн. 10 жилийнхаа нэлээд ахлах ангид ороод уншсан. Тэгээд одоо нэг шалгалт тэр авдаг л байсан. Тийм миний хувьд чинь бас дунд ангид 7 8 амдраад ордог шүү дээ. Тийм нэлээд тийм одоо нуус төвчөөний юутай танилцгээл баахан ном ахуулаад тэгээд нөгөө хүүхний шитэр гээл баах юм явдаг. Тэгээд одоо санахлаа зэрэг манай Монгол уран зохиолын багш бүр тэр хуулуулж өчтдөг гэсэн аахгүй юу? Бүр ингэ дэвтэр дуустал бүр бүгднийг ингээд хуулан бичлэг хийгээд иргэдэг. Тэгээд тэр дундаас яг үлдсэн юу байна гэхэлэр хитэн нэр хаах сугасны хитэн нэр байгаа юм. За тэгээд за Чингис хааны 9 өрлөг гэж байдаг юм байна лээ. 4 нохоо гэж юм байдаг юм байна лээ. За тэгээд нэг ямар ч нэг 4 нэг хатантай юм бэлээд ч юм уу нэг иймэрхүү нэг юмнууд үлдсэн байгаа байхгүй юу. Тэгээд тухайн үед тэр нөх хуулж цээжл гэдэг юмнаас нь аягүй салхахдаг. Яагаад тэгэхээр одоо бодохлоор илүү тийм ойлгоогүй л шууд цээжлээд тахлаар аягүй хэцүүлээс юм шиг юм л да. Тэгэл юу ч ойлгоогүй юм чинь учиргүй бич мич гэж халт чинь яалын юм шиг хүлээж аваал те. Тийм л байдлаар л ерөөдөө танилцсан юм шиг байна. Гэтэ ер нь бол аягүй тийм аятаагаас ойлгоод авчихсан юм шүү. Тэ 9 өрлөг энэ төр гэж байдгийм байна шил тийм үү те. Би бол хамгийн анх унш сураад аягүй түүхийн номтой аягүй их танилцсан байхгүй юу. Дөнгөж унш сурныхаа дараа Лочонгон гал голомт гэдэг түүхэн романыг уншиж ирсэн юм. Дөнгөж унш сураа. Тэгээд дараах нь 3 дугаар ангид авах Монголын нус очиж уншиж ирсэн байхгүй. Тэр үед яасан гэхээр яг тэр үеч нэг Багдаа эрэгтэй хүүхдүүч нэг юм дайн тулаанд аягүй дуртай те байлдаж тоглодог ч юм уу дуртай. Тэгээд яг тэрийг уншаад нэг тийм дайн тулаантай нэг тийм тэтгтэг юм нэг тиймэрхүү зохиолын болоо гэж бараг ойлгохдохоор та тийм ингээл айгүй гой байлдаал ижлээд бараг нэг супер баатар юм шиг тийм ингээл байлдан дагуулаад дэлхийн талыг эзэлсэн амар гой амар хүчтэй юм булчин шүрмсэн зангирсан хүн юм байна да ч гэдэг юм монголчууд ер нь тийм юм байна да тий амар хүчтэй юм байна гэсэн нэг тийм бахархсан мөксөн сэтгэлтэй л үдчихсэн байгаа байхгүй. Тэгээд яасан гэхээр дараа нь яг нөгөө нэг тухайн үед ингээд тэр номыг уншчихлаа юунд бол орчих чамд аюу хөө ингээ байлдан дагуул те дэлхийг эзэлжсэн гэхэлч нэг юм мөксөлтэй орсон учраас түүхийн хичээлдээ бол аюу сонирхолтой болоод эхэлж чана. Тэнгүүтээ яасан гэхээр нуус товчоо үг өсөхгүй чийжсэн байхгүй юу. Тэгээд тэнгэрээс айдэрсэн бүрчүүн гэрийг хуамарлын хам тэгээд тэнгүүтээ бацгааны хүн тамаачи өө жумбурлын салхачуу ихнүүд ингээд бүгдийг ингээ үг өсөхгүй цээжлээл явж исэн. Тэгэл яг дараагаар нь бүр илүү жоохон хомроод ирэхлээр эн чи яг ямар мөн чиртэй юм бэ мөн чанартай юм бэ гэдээ бас тодорхой хэмжээнд бол бодож эхэлж байгаа юм. Тэгэхээр нь анх бол зүгээр л нэг тийм баярлсан хөөрсөн хэрэгсэн сэтгэлээр л өмсөндөө уушаад тийм сэтгэлтэй байсан л байна л да. Юм бол ойлгоогүй юм байна ер нь. Харин би одоо сая нөө зохиол төр ингээл суугаад бүх ингээл бага их сурвалж холбоотой бүх юм судлаад үзэж байгаа шүү дээ. Яг тэгэл ингээл бүгдийн задлаад үзлээ тэр яг цаад бүхэнд учир утгыг ухаад ингээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яг тухайн үед бол болоод ингээл сте сайхан ингээл нус төвчөд байгаа танилцаал ингээл алаал байсан юм шиг боловч яг одоо ингээ үтсэн чинь зүгээр л нэг өнгөцгөн ингээ бах үйл явдлын л нэг дарааллын ингээд одоо үтсэн ч юм уу тий нэг хідэн нэр цээжилсэн ч юм уу тийм л юм байгаа байхгүй юу. Тэгэхээр яг одоо бодглохлоор хүүхдэд
юу чухал вэ гэхээр нэг нэр чухал юм уу, үйл явдал чухал юм уу гэхээсээ илүү яг энэ нууц төвчөнд гарч байгаа энэ хүмүүсийн харилцаа тий. Яг яаж харилцаж байна. За энэ хүмүүс нэг ямар үнд зүйлийг баримтлаад байна. Яг юун дээр энэ хүмүүсийн одоо тэр тухайн үеийн тэр чин дайн байлдаан ерөөсөө байнга цаг ямагтал гарч байгаа шүү дээ. Тэгэхээр тийм цагт ер нь хүн одоо яаж ер нь бусдыг байлдан дагуулж ийн гэдэг ч юм уу тий. Яг ийм зүйлүүдийг ерөнхийдөө ингээд маш сайн мэдрээд ойлгоод эхлэхээр өөрийн ирэхгүй нөө сонирхол татагдаад за энэ ингэсэн юм чи энэний цаанаа юу байсан бол энэ яагаад ингэж бичсэн бол яагаад ер нь Чингис хаан энэ үед ийм шийдвэр гаргацсан бол гэдэг ч юм уу тий. Айгүй энэ тийм логикийг ингээд гаргаад ирэхлээр бүр тийм сонирхолтой нэг пазл үүдэг шүү дээ. Тийм пазлуудыг ингээд эвлүүлээд ерөнхийдөө бүгднийг ингээд энэ чинь ийм төрс учраас энэ тарах хэрэгтэй гэдэг шиг яг ингээд яв цав ингээд гоё өөрт суугаад ирж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр яг бидний энэ зохиолч тэр зурагч тэр яг тийм байдлаар одоо хийж байгаа учраас илүү одоо яг одоо ингээд унших хүмүүсийг бол илүү тэрийг мэдэрч бас унших болов гэж бодож байна л да тий. Тэр ч утгаараа илүү зүгээр нэг цээжлэх ч юм уу тийм өөрийн бие суугаагүй тийм юм дээр бол хүмүүс аягүй тийм залхах цогтох хандлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр яг өөрт ингээд тохирсон ийм зүйлийг ингээд уншаад үзэхлээр тэрийг бас арай өөр байх болов гэж бодож байна. Би бас одоо анх 4-р анги дахтаа уншижсэн. Тэгээ ерөөсөө зүгээр яг нэг сайхан байлдал явж исэн юм байна гэсэн нэг анхны төсөөлөл үүсээд дунд ангид байхдаа уншаад үйл явдлыг илүү сайн чийжлээд тэгээд нэг хэлбэршүүлсэн гэхээр нэг юм одоо зөвхөн хүүхдэд зориулсан юм шиг бас биш байгаа байхгүй. Би сая ингээд зургийг үзээд уншаад юу гэж бодсон бэ гэхээр надад айгүй хэрэгтэй байгаа байхгүй бас. Одоо би тэр дотроос яг мэрэгжлийн хүмүүс судлаад олон жилийг ингээд зарцуулаад яг тэр дотроос жирийн монгол хүн байх туртай тэр одоо андын чанар монгол хүний нэг ийм авах ёстой зүйлсүүдийг ингэж авах боломжтой санагдсан байхгүй. Ингээд уншингуудаа өмнө би ингээд өөрийнхөө хэмжээд за би монгол хүн бол ийм хүн гэж төсөөлөл байгаа шүү дээ. Ингээд бодоол тэрний чинь тухай бисгаад тэгсэн чинь яг ингээд бэлэн ингээд бэлдээд өчөж байгаа байхгүй. Одоо үндсийнийх нь асуудал, андын асуудал, одоо эцэг ихтэйгээ хандж байгаа хандлага, найз нөхдөж хандж байгаа хандлага гэх мэтлэн айгүй нарийн монгол хүний тухай юмыг миний хувьд бол сурж байгаа. Тэгээд тэр нь бол нэг хүүхдэд зориулсан биш бас бүх насныхан уншвал зүгээр санагдсан. Бас мэдээж энийг ингэж бас ойлгох зүгээр. Бид нэр ингээд нуус тавчааг ингээд дураараа засаад эвлээд ингээд хүүхдүүдэд өгж байгаа зүйл ерөөсөө биш. Нэг талаар болвол дэлхийн өөрсдөө одоо улс орон болгон өөрийн өв соёл уламжлалтай. Тэрийг цагийн амгалт тэр нийгмийн өөрчлөлт болгон дээр тэр өв соёлоо тээж авч явж идэг. Магадгүй одоо Европынхан илүү юм чөлөөтэй хүмүүс юм шиг харагддаг хэдий ч тэднийх нь өдөр тутмын контентууд нь те сэтгэлгээ дандаа тэр үндэснийх нь юмнууд шингэсэн явдаг байхгүй. Энэ өөрснөө тэр өв соёлоо хэрэглээ явж байгааг илэрэл. Монголчуудын хувьд бол тэр одоо өв соёлоо бол маш их олон зуун жилийн өмнөхөр нь одоо шүтэх хандлагатай. Тэрүүгээрээ байвал одоо энэ бол шүтэн хэлбэрт байгаа гэсэн юм одоо ойлголт төрүүлэх үсээр өв соёлоо тэгж ханддаг. Зүгээр манахаас гарч байгаа нууц товчооны хувьд бол харин ч тэрийг одоо өнөө цаг үе дээр авчирсан маань өв соёлыг одоо хүүхдүүд шинээр танилцах тийм ээ. Өв соёлоо яг үнэн мөн чанараар нь ойлгох. Бид нар зохиогоогүй. Гэхдээ яг тэр үнд зүйлүүдийг нь хүүхдүүд ойлгомжтойгоор одоо зохиож өгүүлж өгж байгаа юм хэлбэр. Зарим хүмүүсээс айх модултай бид нар одоо нуус товчоог ингээд эвдсэн байна гэдгээс ч юм уу тийм ээ. Энийг бас нэлээд хүмүүс ойлгуулах зүгээр. Гэхдээ энэ дээр нэг хэлэхэд нуус товчооны мэдээ тэр чих шугамыг бид нэр ерөөсөө гажуудуулаагүй. Ямар нэгэн байдлаар говьлсан тийм ерөөсөө байхгүй. Яг өдөр нуус товчоонд илүү тийм нууцлагч гэмээр юм уу те яг яасан мэддэхгүй ягаад энэ юм шийдвэр гаргацсан юм болоо гэсэн зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бүх одоо зүйлсийг бид нэр илүү тайлбарлаж утга учиртай болгохын тулд яг тийм уран сайхны уран зохиолын арга хэрэглүүр хэрэгэлсэн. Тэгэхээр тэр уран сайхны уран зохиолын зүйлүүд нь л ерөөсөө тэр үйл явдал гэдэг юм уу тэр чих шугамдаа нөлөөлөөгүй харин ч бүр тэрийгэ дэмжиж ингэж нөхөрлөж өгсөн зүйлүүд байгаа учраас энэ дээр одоо түүхч юм уу судлаач хүмүүсийг бас битгий эмзэглэж хүлээж аваасаа гэж хэлмээр байна л да. Эмзэглэв л дээ. Эндээс өөр нэмээ хэлэхэд бид нар яг нэг хамгийн гол зүйл нь энэ бол гэдэг Монголын нуус товчооны тодорхой хэдэн зүйлүүдийг л гаргаж ирж байгаа шүү дээ. 26 Монгол хүний онцлог гэдэг юм уу. Тэрнээс биш яг бүх зүйлүүдийг гаргаж ирээгүй. Эндээс яах ёстой вэ гэхээр хүмүүс хараад Монголын нуус товчоог бид нар ингэж ойлгож уншиж болох юм байна гэдэг талаас нь илүү харах хэрэгтэй байна. Ягаад тэгэхээр биднээс юу гэдгийг те
Чингис хаан чи алуурчин байсан штэ гэж хэлэхэд бид нарт хариу олддгүй, бид нар ингээ хэлэх үгүй болдог гэдэг. Яг тэгэхээр хэрвээ тэр хүүхэн Монголын нус товчоог бүрэн гүйцэд сайн ойлгоод яг тэртээ тухайн нөхцөл байдал бүх юм ойлгоод унсан бол яг үгээр тухайн хүнд хэлэх хариулт нь бэлэн байж байгаа хгүй нус товчон дээр өөрөө. Тэгтэл манайх яг нөөний цэвэр үйл явдлаа хөгөн уншдаг учраас тэрийг анзаарахгүй хайчдаг. Тэгээд гадны хүн асуухлаар хариулж чаддаггүй. Тэгтэл тэр чинь тэр дотор тэг геополитикийн одоо геополитикийн ямар том бодлого үйл ажиллагаа, дипломат харилцааны илэрлүүд юу гэдэг. Тэр болгон явж байгаа хгүй. Тэр болгоныг зүгээр одоо манай яг энэ дээр бол дипломат харилцааны төвчөнд гаргаж ирэх гэсэн одоо манай энэ нус товчоог уншаад ингэж цаашаа хахад бид нар задлж уншиж болох юм байна гэдэг бас сэтгэлгүй бас төрөх хэрэгтэй байх л та. Тийм. Гэхдээ тэр үйл явдал хөөж уншснаас гадна бас бидний аюуны хэцүү юм номогших гэдэг асуудал төрөөд байгаа тий. Аюу их омогшоо бөөн тийм омогшоо сэтгэл нь хөөрцөн амтэн чинь юу тэрийг ойлгож ухаар чинь гэж яах тий. Зүгээр л та агуу шүү. За хэвчээ Чингис халааг шүү гэл ингээд тахаас биш. Яг цаадах юм ингэж ойлгож хөрсөн дээрээ бууж чадахгүй бүр дэш ингэ хөөрчөж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг яагаад тэр хүн ер нь мундаг байгаад байгаа юугаараа мундаг байгаад байгаа үнэхээр мундаг юм уу гүм үү гэдэг юм а тэр хүн өөрөө мэдрээд илүү сайн ингээ ойлгочих юм бол тэрийг ингээд юу гэдгийг одоо бусад хүмүүс тайлбарлахад ч өөр одоо бусадтай харилцахад ч тэр хүний дотор нь ингээд одоо суудсан зүйл чинь бол гадагшлахад айгу тийм амар хэлбэр тийм биш та. Тэгэхгүйгээр зүгээр л омогшоод ч юм уу ингээд тийм юунд ороо ингээд сэтгэл хөдлөр ч юм уу тийм ингээд хандаад байх юм бол тэрэнд үгүй одоо хин нэгэн гадны хүн ч бай тээ. Гэхдээ яг тэгээ танаа Чингис хаан чинь юугаар агуу юм гэхтэл одоо нэг хэлэх үг болтохгүй баг. Урдаас нь дахиадгүй агуу штэ гэлтээж биш тээ. Яг энэ асуултыг надаас нэг колом зал асуусан байхгүй. Суужсэн. Хөөе чиний ингээд нэг шүтэн чи юу юм бэ энэ танаа Монголын хамгийн супер баатар нь юм бэ асуухгүй юу. Тэгэхээр би Чингис хаан гэдгсэн чинь за одоо нэг юм асууя. Чи ихтэй тэрэнд хариулаарай. Танаа монголчууд юу ямар баатар чинь юу гэхээр Чингис хаан л гэж хариулдаг. Тэгтээ яагаад гэж хариулах асуухлаар хэн ч хариулж чаддаггүй гэдэгчсэн байхгүй. Тэгэхээр бид нар яг нөгөө сэтгэл хөдлөлөөр уншаад Чингис хаан гэж хин дэлхийн түвхэндээ ямар гавьяа байгуулсан юм, за ямар ялтай үеийн гэдгийг мэддэггүй. Яг жинхэнэ сэтгэл хөдлөлөөр явуулсан учраас тэр болгоно мэддэггүй. Бүр тэрийг бол гадны дээр колом залуу аягүй сайн харсан байна. Монгол нийтэд боломжтой болсон шээ. Монголчуудаас асуух болгонд Чингис хаан гэдэг яагаад тэгэхээр хариулт нь байдаггүй гэж байгаа байхгүй. Тий, саяхан бас манайх ч одоо нөгөө гадны дотноос бахан багш нар авчирдаг штэ зохиолч нар тий. Тэгээ гадны нэг зохиолчоос би асууж ирсэн. Эхлээд нөгөө бид нар асуухгүй юу. За танайхны ер нь бахархал гэдэг юм уу, тийм шүтэн хүн ер нь хэн байна аа? Ер нь та нар хэнийг шүтдэг ингээд асуусан чинь Швейцар зохиолч байгаа л да. Тэгсэн чинь үгүй бахархал гэдэг ах юм нэг тийм шүтээтэй хүн байдаггүй штэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ бид нэр яг тухайн үед гэж бахархтай хүмүүс байхгүй сони юм аяа бодож исэн боловч яг дараа нэг өөртөө ярилцахаар юу гэсэн бэ гэхээр үгүй бид нартай тийм бахархаад байх гэхээсээ илүү тэр хүн ингээ яг тухайн үеийн тэр цаг хугацаанд хийж бүтээх юм а хийж бүтээсэн. Гэхдээ тэр чинь бас хүнлийн болохоор ингээд алдаа дутагдaltaж байсан юм ч байсан. Ингээд юу гэдэг яг хүн гэдэг талаас нь тэдний илүү ингээ ойлгоод ухаарад илүү ингээ хавцсан тий дахиж шүтээд ингээ бүр тийм амар бурхан шиг ч юм уу тэгээд байгаа юм ерөөсөй байхгүй. Тэгсэн чинь эргүүлээ биднээс асуугууд бид нэр хэнийг вэ гэхэлэр яалтчгүй л нөгөө Чингис хаан Цэдэн бол хэн байдгийг те яг бидний шүтэн гэхэлэр яг л нэг тийм хүний нэр заагдаад байгаа байхгүй юу. Тэдний хувьд болохоор илүү тийм үнд зүйл ч юм уу нэг тийм нэгдсэн тийм нэг одоо юу гэдэг одоо нэг үндэсний нэг тийм нэгдмэл одоо соёл гэдэг юм байдаг штэ. Яг тэрэн дээрээ яг ингээд тогтоод байгаа байхгүй юу. Бидний шүтэн болохоор ерөөс нэг хүн ч юм уу нэг юм дээр л ингээд тогтоод байдаг. Нэг хөшөө баримл ч юм уу те. Яг тийм юм дээр тогтоод идэг юм болов уу гэж яг тэрэн дээр аягүй бодгцсон. Тэгэл хий димэл цээжэд илдээл ингээл нөгөө хүмүүсийнхаа бархлыг стаж бархлаараа нөгөө бархлаа мэрж идэх гэж ярьдаг шүү дээ. Тийм юм л ингээл өнөө маргааштай яриад идэг. Тэгэхээр бидний гол асуудал нэг юм хий хоосон баха мөгшил бахархал гэдэг. Тийм. Тэгээ одоо бол юу гэдэг орчин цагийн нийгэмд бол байлдан дагуулж исэн хүн, эзлэн хөрөнгөлж исэн хүн. За яг бидний хувьд ингээд баатарч гисэн тийм хүчтэй хүнийг бол одоо юу гэдэг бахархал гэж үзэхэ болчиход байна шүү дээ. Ерөөсө байлдан дагуулсан цэргийн яг алдартай жанжин байлаа гэх нэг тийм бахархал гэсэд үү. Тэр жанжины өв нь юу юм бэ те? Хамгийн гол легаси юм бэ л гэдэг асуудал байна. Тийм. Тэгэхээр яг бид нар эхлээд энэ зохиолоо хийхдээ бодсон л доо. Ер нь нуус товчооноос одоо энэ орчин үеийн залуустай юу нь чухал юм бэ гэд бодглохлоор мэдээж хэрэг яг уу тэр тухайн үед ямар байлдаан тулаанд ер нь яаж ордог байсан мэс гэдэг сонирхолтой л доо. Гэхдээ хамгийн чухал зүйл нь Чингис хаан гэж яг ямар хүн байсан юм бэ? Тэр хүн одоо тэр хүний юун тийм агуу болоод дэлхийн талыг эзлүүлсэн гэдэг ч юм уу те. Яг тэр хувь хүн талын юм руу нэлээд сонирхолтой санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр бид нар ч гэсэн одоо зохиолтой гаргахтаа бол яг тэр тухайн одоо түрүүн зурган дээр хэлсэн те дайн байлдаан цус нөж гэхээсээ илүү
одоо тэр тухайн аж байдлын ч юм уу те тэр хүмүүсийн үн одоо гарах хичээсэн гэдэг Цааны чинь асуудал. тэгэхээр тэрнтэй адилхан тохиолдож гэсэн ерөөсөө л дайн байлдаан гэдэг зүйлийг дараагийн ижих шугам тавиад хамгийн түрүүнд бол үнд зүйл, зан чанар, Чингис хаан гэдэг хувь хүний баримтлал гэдэг зүйлүүдийг нэлээд гаргах хичээсэн байгаа. Тэр ч утгаараа одоо зүгээр л ингээд одоо номыг маань гарчиглаад үзэхдээ айгүй мэддэх байх гэж бодож байна л да. Бүх гарчгууд маань үнд зүйлтэй холбоотой гарчгууд, бүх гарчгууд маань яг тийм энгийн юм шиг хэрнээсээ одоо яг орчин үеийн залууст хэрэгцээтэй, шаардлагатай тийм зүйлүүд байгаа л да. Яг сүүлийн үед бид нэр яриад байгаа шүү дээ. Ямар ч ёс суртахуунгүй болчихж ин хүмүүс, ямар ч тэмдэг нэгсэн сэтгэлгүй, нэгдсэн тийм соёл байхгүй гэл те. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг яг гол цөмөл ерөөсөө тэр үнд зүйл залуучуудын соёл хандлага гэдэг юм учраас тэр юм дээр л бид нэр одоо энэ 13 дахь зууны үед баримталж ирсэн зүйлийг одоогийнхтай сүлж ингэж оруулж байгаа л гэсэн үг л тийм. Тэгээд яг энэ дээр түүх талаасаа болвол яг түүхчид түрүү биелсэн их жоохон тэр талаас нь эмзэглэж авч магадгүй тий. Харин аман зохиол судаач ч юм уу ардын ёс заншил ярьдаг хүмүүсийн хувьд бол гүйтгийн юм дэр ч одоо ардын гэсэн юмнуудаа та нарт үнэн зөв тайлбарлаж чадсан юм уу гэсэн бас нэг тийм эмээхэн байж магадгүй. Бид нар бол яг илүү тэр аман зохиол одоо жишээ нь туйл домгийн төрслүүд шүү дээ. Тэгэхээр ялангуяа туйлын төрслөл чинь хэтрүүлэг фантази амар ихтэй. Бүх тэр үг хэллэг нь бүгдээрээ одоо жинхэнэ тэр хүүхдийн уран төсөөлөл одоо Harry Potter бид нар аягүй хийж идтэй яста хий хоосон гэж боддог штеп. Гэхдээ тэрэнд одоо өнөөдөр мянган залуучууд хүүхдэд аягүй дуртай байдаг шиг манай туйл уул нь яг тэрнээс бүр баг 50 илүү тийм байхгүй аягүй тийм фантазиктэй. Тэгэхээр тэр бүх төсөлүүдийг нэгдүгээр бас шингээ хийж зорьсон. Хоёрдугаар гэх юм бол тэр аман зохиол ялангуяа одоо тэр ёс заншил бид нар одоо юу гэдгийг тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн баах ёс заншилтай штеп. Тэгсээр тэрнийхээ бас учрыг мэдэхгүй болохгүй муу ёр гэсэн гээд ингээ яваад байдаг. Тэгэхээр энэ дээр хүртэл одоо бид нар тийм ёс заншлын юмнуудаа оруулаа тэрийг бас тайлбарлчихсан. Ийм учраас тухайн үед ингэжсэн шүү. Тухайн үед ингэсэн ийм учиртай байсан шүү. Энэ үед анд барилдах гэж юм байсан. Анд барилдах гэдэг чинь одоогийн бидний энэ нөхөрлөх, найз нөхдийн харилцаа гэдгээс өөр шүү гэдэг ч юм уу тий. Ийм одоо бид нар ерөөсөл ямар нэг утга учиргүй юм ерөөс оруулахгүй байгаа гэсэн үг. Бүх зүйл нь тайлбартай, бүх зүйл нь логиктой, утга учиртай. Тэгэхээр залуучууд эндээс ямар нэг хариултгүй ч юм уу тийм хурдталд орсон зүйлтэй ерөөс үлдэхгүй байх. Тэгээд дээрээс нь нэмээд нэг үг хэллэгийн тайлбар байгаа. Тэгээд 13 дугаар зууны үг хэллэг бол одоогийнхаа бас шал өөр болсон байгаа шүү дээ. Үний нэг тодорхой жишээг бол саяхан 2-3 жилийн өмнө жилүүдээ Монголын өсчөний нэг хэсгийг аваад хүүхдүүд залуучууд шоолоод явуулсан байхгүй. Ер нь юу гэсэн мэхээр Жамуух Тэмүүж хоёр нэг хүн жил дунтаж янаглан явах болгоо гэдэг үгийг янаглан гэдэг үгийг орчин цагийн янаглах гэдэг утгаар ойлгож байгаа байхгүй. 13 дугаар зуунд бол янаглах гэдэг үг маань өөрөө нөхөрлөх гэдэг ойр дотн байх гэдэг утгаар хэрэглэгжийтэл одоо манайд бол янаглах буюу одоо баг бэлгийн харилцааны тухай юм шиг ойлгоод тэрийг ингээ шоолоод нээлтэд хөхрөлдөөд фэйсбүүкээр яваад байгаа байхгүй. Тийм учраас энэ үг хэллэгч нь өнөө цаг хугацааны хувьд өөрчлөгдөг, утга агуулга нь хүртэл огт өөр болдог. Тийм учраас бид нар яг энэ үг хэллэг болгоныг бас хүүхдэд зориулсан, энгийн хүмүүжигдэд тохируулсан байдлаар хялбаршуулж тайлбарлаж байгаа. Тийм, үг хэллэгүүд дээр бүр амар болгоомжтой хандахгүй болохгүй юм байлаа. Ягаад гэх юм бол одоо за тэр зүрхний хэсэг дээр байгаа штэ хэрэгэд байна. Бүгд талаас ингээд Монгол зарим овг аймагуд ирээд тэгээд Чингис хаан баярлсан нэг жоохон одоо их хурим хийлээ хуримлаж гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн залуус тэрийг бол одоо хурим гэрлэх ёслол гэж ойлгож шүү дээ. Гэтэл тэр чинь бол одоо найрлах, найрыг хэлээд байгаа байхгүй зүгээр найр наадам. Гэхдээ тэгэхээр энэ мэтчлэнгээр одоо үгээ аягүй зөв сонгохгүй л орчин үеийн залуус тэр нь буруугаар ингээд ойлгочих юм ерөөсөй болохгүй. Тэгээ дээрэс нь одоо унгастай тэр гэдэг чинь унгастай тэр гэхлээр одоо энэ залуучууд юу гэж ойлгох вэ те. Тэгэхээр тэрийг бас арай өөрөөр юу гэж хэлэх вэ? Юу гэж тайлбарлах вэ гэх ингээл үг өгүүлбэр болгон дээр л аюу сайн ажиллахгүй болохгүй тийм ээ. Тухайн үе одоо тэгж хэлэгдэжсэн тэр үгүүд өнөөдөр одоо монгол хэлний чинь багасцсан гэсэн үг биш шүү дээ. Монгол хэлний үгийн сан багасцсан гэсэн үг биш. Баг зэрэглэж харагдаад. Энэ бол ингээд айгүй тийм хэрэглэнээс ингээд олон болсон те. Нөгөөд ойлголтууд нь бол ингээд дотроо зөндөө олон задарцаа л гэж ойлгох хэрэгтэй. Энэ монгол хэлийг бас ингээд багасцсан гэсэн үг талаас нь бас биш юм тийм угаасаа нөгөө нэг хэлний хөгжил чинь угаасаа нэг ингэж одоо тийм аливаа үг эсвэл хуучраад хайж болно эсвэл утга нь өөрчлөгдөөд цаашаа хөгжөөд явж болно. Гэтэ хэл яагаад мөхдөг вэ гэхэлэр хэлний мөхлийн гол шалтгаан нь ерөөсөө хэрэглээ аахгүй юу. Хэрвээ хэлийг тэр тухайн одоо монгол хэл гэхдээ одоо монгол хэлээр ярьдаг хичнээн хүн байна вэ гэдэг чухал биш. Тэр монгол хэлийг үнэхээр яг хэрэглээндээ хэрэглэж чадж гэнэ гэдгээс байгаа аахгүй. Жишээ нь бид нар одоо бодоод үзтээ. Одоо хөдөөний малаж хав гэхэлэр тэр чөдөр ногт гээл те. Тэрийг одоо бид нар энэ юус хэрэглэхгүй байгаа шүү дээ.
Тэгэхээр би одоо багада тэр чөтөр ногтыг бол байнга ингээд сонсч исэн болохоор тэр надад ингээд татна байдаг. Гэтэл яг одоо ингээд хотод ингээд өссөн хүмүүс чөтөр гэж юу сонсоогүй. Гэтэл гин чөтөр гэдэг үгийг сонсонгууд нь шал утгагүй нэг сони нэттэй чимсэг санагдал ингээд энэ удаа юу юм болоо гэдэг чинь өөрөө хараагүй үзээгүй юу ч мэдэхгүй те. Тэгэхээр юу ч мэдэхгүй байгаа тэр хүүхдэд тэр үг хэлхийг яг ингээд нүдэнд нь харагдтал ингээд тайлбарлаж өгнө гэдэг чинь бүр айгүй хэцүү басна тустай асуудал. Ахуйгаа дагаад өөрчлөгдөж бичиж байгаа байхгүй. Ямар ахуй байна? Ямар орчинд амьдарч чинь тэрнийгээ дагаад тухайн үг хэллийн утга нь юу нэг тийм байгаа. Тэгэхээр яг нэг зарим үг хэллийг шахагдаад ингээ хэдийгээр гарч байгаа боловч зарим одоо ялангуяа техниктэй холбоотой үг хэллэг тэр бас их ингээ орж ирж чинь те. Тэгэхээр ингээд хилчин байнга л ингээл өгчөж өөрчлөгдөж ингэж явдаг болохоор гэхдээ бид нар яг илүү энэ дээр одоо гэлэх ч юм уу эсвэл хариг гэдэг ч юм уу зөвхөн хариг гэдэг ч юм бол одоо нэг голын нэг үеийн эрэг даах хэсгэл байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол бид нар баг ингээд одоо бол баг яриад болно хөвччихэр байгаа байхгүй. Тэгэхээр болохоор хариг гэж үг байгаа. Хариг. Тийм. Хариг. Би л мэдгүй. Тэгэхээр эрэг дагавах нэг тийм нэг үеийн хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсгийг хэлээд байгаа байхгүй юу? Тэр үеийн хэсэг дээр чинь нөө чинь нүрээ ингэж оруулаад. Тийм. Өө ер нь би уншиж чата. Одоо жил би өг нь өөрийгөө бас ингээд гайгүй хөдөө гадаа явж исэн гэж бодсон шин хүртэл ингээд хэцүү байгаа байхгүй. Тэгээд одоо жил 10 настай хүүхдүүд одоо хэдэн настай хүүхдүүд хэдэн настайс гэж 12-оос тийш. 12 настай одоо хотод өссөн хүүхдүүд уншаад ойлгохгүй. Тийм. Тэгэхээр яг бид нар аль болох нөгөө орчин үеийн хүүхдэд үг хэллэгээр ерөнхийдөө бийцсэн. Гэхдээ яг саяны хэлсэн тэр нөгөө хариг ч юм уу одоо тэр голын гүйхийн хэсэг энэ гэж ингэж өгүүлбэрээр тайлбараа хэлжсэнээс тэрийг ингэ хэлээ хөвчүүл амар байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэт ийм хөвшиж болохоор хэрэглээндээ оруулж болохоор ийм өгнүүдийг бид нар энэндээ ингэ оруулаад тайлбарлаад. Тийм мэдээж ном уншина гэдэг чинь томчуудын хүрээнд ч гэсэндээ хэлэн цаашаа хөгжиж идэг шүү дээ. Энтэй адилхан бас бүх үгийг тайлбарлаад байвал энэ ч өөрөө хэлнийхээ эсрэг бас асуудал үүснэ л дээ. Тэгээ эсвэл бол за энийг залуурч мэдхгүй юм чинь ингээ хасаад байх бас дутагдaltaй. Тэгэхээр мэдээж тэрийг ойлгоод уншаа энэ үг гэсэн үг юм бол доо гэд тэр үгийг агуулгаар нь ойлгоход тий одоо өгүүлбэрээр ингээ явж байгаадаа ойлгоход тэр үгийг өөрөө мэдээж хүн тогтоогоод аавна энийг хэлж байгаа юм байна гэдэг өөрийнхөө ойлголтоор тэр үгийг тайлбарлаад ингээ ойлгоод явуулна гэсэн. Жирийн уншигчийн хувьас гэх юм бол одоо жишээлбэл за би одоо 12 настай дүүдээ одоо нуус авчиг гарахаар нь шууд авч өгье гэж боддог байгаа байхгүй юу. Тэгээд өмнө тэр надаас ингэж сууж ирсэн ингэ цагаан сараар дээл өмсдөг. Тэг яг хотод төсөөл Америкт амьдарч ирсэн хүүхэд байхгүй юу. Тэгээд бид нар яагаад дээл өмсөх ёстой гэж асууж ирсэн байхгүй юу. Тэнгүүд би айгуул одоо нуус авчиг аваад өгөх юм бол би яагаад унших ёстой ингэнгүүт та нарын ярьсан зүйлийг ярина л та. Тэгэхээр одоо юу гэдгийг хүүхдүүдтэй одоо тэр ёс заншлаа номоор дамжуулж л танилцаасай л гэж хүсэж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд тэрнээсээ гадна Монгол хүн гэдэг байгаа шүү дээ. Өөрийгөө таньж мэдээ. Одоо дэлхийн орон болгонд одоо гэдэг үндэсний нэг тийм identity одоо күнзийн сурталтай орны гэдэг юм бол күнзийн сурталыг илэрхийлсэн нэг үг байна да. Тэр бол яг тухайн хүнийхээ одоо тухайн үндэстнийхээ identity-г илэрхийлдэг тийм үү. Яг тэрнтэй адилхан Монгол хүн гэдэг identity-г аль болохоор тодруулах гэж л үзсэн байхгүй бид нар. Юусоо тодруулсан бол биш. Монгол нууц төвчөн дээр гарч байгаа Монгол хүний identity-тэй холбоотой ойлголтуудыг л таних. Одоо бид нар чинь нөгөө өөрийгөө мэдхийн тулд одоо 9 үе мэдзэд гэж ярьдаг штеп. Яг тэрнтэй адилхан байхгүй юу? Өнөөгийн бид нар ийм байна. Тэгвэл өмнө бид нар ийм байсан. Энэс улбаалаад бид нар ингэж явж ирсэн юм байна гэдэг ч юм уу. Яг ийм уялдаа холбоотой л юм байгаа юм л та. Одоо ойролцоогоор бол 26 үеийн өмнөх Монгол хүн ямар байсан бэ гэдэг. Гэтэ энд байгаа үнэт зүйлүүд нь өнөөдөр бид нар яаж ойлгох вэ? Өнөөдрийн нийгэмд бид нарт таарж байгаа ёс зүйн мөн үү? Тийм тэр л хамгийн гол нь манай нийгэмч одоо нэг тийм үнэнч байдал итгэлцэл гэдэг юм байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр 10 нуус авчааг унших юм бол Чингис хаанаас нэг ч жанжин нь ураагүй. Яг хамаатан садных нөгөө нэг эрх мэдлийг угаасаа алтуургих гэдэг дотроос жоох юм байгаа. Гэтэ яг жанждын хувьд бол Чингис хаанаас нэг нь ч ураагүй байхгүй. Тэр чинь л яг Монгол цэвэр хүний identity байж магадгүй. Тэ яг бол шууд гэж хэлэхгүй л тэ. Гэтэ тийм учраас өнөөдөр биднэрт хамгийн дутагдаад байгаа тэр зүйл үнэн юу байхгүй. Нийгэм яриад маргааш нь өөр юм яриад тэнгуүтээ цаалаад явахлаар ахад өөр юм ярьцдаг. Ямар ч тийм үнэнч итгэлцэл байхгүй. Энэ бол Монгол хүнд хамгийн байх ёстой гэж чанарл. Болов энэ болгоны гэд хүүхэд залуучууд ер нь уншсан хүн болгол олж мэдээсэл. Гэт ингэ шууд шидчихдэг юм шин чи айгүй олон мэдээж дараа нэг өөр нэг хүн нууц төвчөн дээр байгаа бас нэг нууц асуудлуудыг илэрхийлээд сэдвлээд те бүр өөрөөрч бас бичиж болох юм л д. Энэ их өвтгөр болно мэдээж. Бид нар тэгэл эсвэл төрүүлсэн амх шоол эсвэл бахаргаал тэгсэр байгаа л хаам ерөөсөө өв соёл гэдэг зүйлээ яг тэр чигээр нь байх нь
цаг хугацаа явах тусам хэлбэрээ алдахгүй байвал тэр мөхн эсвэл юм шүтэн хിവэрээ үлдээд сарны жалга болно тийм ээ. Ингээд тэр чигээрээ үлдэнэ л гэсэн. Мэдээж өв солилцоо хэрэгжилжээж бүхэл цаг үед хэрэглээд өөрчлөгдөд тухайн нийгмийнхаа үнд цэцүүлтэй тулгуурлаад л хэрэглээд байвал энэ өөрөө тэр өв соёл нь тэгдэд хөгжөөд ингээд явдаг л гэсэн. Жишээлбэл одоо бид нэр Тор гэдэг нэг бурхны тий киног мэдэн штэ. Мэдээж тэр одоо грекийн номог дээр байгаа тэр бурхан өнөөдөр ягаад Marvel Studio кино хийгээд байгаа гэдэг маань өв соёлоо жинхэнэ утгаараа хэрэглээ явж байна. Тэнд гарч байгаа дүрийг өнөө цаг үед яаж тааруулж чадна гэж ойлгох хэрэгтэй. Ингэж контентын асуудал бид нар ярина уу гэсэн. Яг одоо бид нар нууц төвчөр олон кино хийж үзсэн. Сэргээ Бодровын киног бид нар олонхоороо үгүйсгэсэн шүү дээ. Хизээ юм байсан ч гэсэн бидний бахархал ийм аимшигтай байгаагүй. Яг л тэнд байгаа нэг сэргээ Бодрууд гадны хүн нэг л ч санаар л зүг бодит байдлаар кино хийгээд үзэл гэсэн. Бид нар хийхээрээ нууц төвчөөгөө яг бариад ингээд хөдлөхгүй байгаад яг л хуучин тэр хэлбэрээр л урчих шиг болдог. Дүрслэл жүжигчдэн нөр. Инхээр яаж урагшлах юм бэ? За одоо бид нар бол бараг л өөрсдийнхөө тэр өв соёл моёл гэхээс илүү гадны соёлыг аявуух мэддэг болчиход байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Одоо Солонгос гэл муулаад байдаг боловч одоо тэр Солонгосын түүхэнд нь тэр Тангун, Жумү хаан гэл бахан кино орж байгаа шүү дээ. Гэтэл тэд нар ч юм бол одоо бараг түүх гэхээсээ илүү зүгээр домгийн тийм хүмүүс байгаа байхгүй юу. Гэтэл домгийн үнийг бүр ингээд түүх юм шигээр биднэрт ингээд киногоор дамжуулаад биднэрт одоо ингээд суулгацсан байна шүү дээ. Бид нар тэрийг дамжуулаад бид нар тэр Солонгосын соёлтой танилцж байна. Солонгосын одоо хааны хувцас ямар байдгийг хүртэл тэр киноос мэдсэн байгаа байхгүй юу. Тэгээ Жумүн гэж ийм хүн байсан юм ингээд мэдсэн. Гэтэл яг өөрсдийнхөө тэр Сүхбаатар гэж ямар хүн байсан, Чингис хаан гэж ямар хүн байсан гэдэг юм мэдэхгүй. Тэгээд ягаад чи яг тэр Google-тэй кино ч юм уу ингээд хийгээл байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь ингээд нөгөө Монгол хүн хийсгэрнэ Монгол хүндээ сууж өгөхгүй байгаад байгаа. Тэгэхээр тэрний шалтгаан нь юу вэ гэхлээр зэрэг ерөөсөө л яг тийм хитрхи нөгөө нэг омгшил руу аваачаад хитрхи ингээд өөртөөсөө холдуулаад хайсан ч юм уу тийм. Одоо тийм тэж юунаг үзэх юм бол нэг юм байдалтай та киностой Солонгос кино ингээд улсаар агуулах ингээ яадаг. Тэгтэл тэрэн дотор айгүй том мессеж явж байгаа байхгүй. Улс байна тий. Улсын хамгийн гол юу өнөт өвн юу юм бэ улсаар шууд ард түмэн гэдэг бол болдог байхгүй. Ардуудаа хамгаална, ардтайгаа харна гэл нэг мессеж яваад байгаа тэр кинон дотор. Яг тэр түүхэн киногоор дамжуулаад ард түмэн нэг цул байх хэвээр гэдэг мессежийг өгч чад ард түмэнд одоо үзэж байгаа хүмүүст өгч чадаад байна тий. Тэгтэл манад яг тийм юм байдгүй ямар нэг тий. Юу тийм. Чингис хааны байлдан дагуулхад тэгвэл яг юу гэх юм. Чингис хаан ард түмнээ хамгаалж исэн гэх юм уу, газар нутгаа хамгаалж исэн гэсэн юм уу, тусгаар тогтнолыг эрхэмлж исэн гэх юм уу. Тэр талаараа ямар нэг мессеж өгөхгүйгээр зүгээр л энэ хүн ингээд төрөөд байлдаад өгчээ. Одоо жишээлбэл Монголд хийж байгаа хүүхдийн контентууд яг тийм. Умардаа гэхэд бол яг нэг нүүдлийн байсан, аргалт түүхний байсан тий. Яг тэргээр байснаар ингээд хүүхдэд өгөөд ах юм бол тэр өнөөдөр яаж хүүхд хэрэглэх юм бэ тий. Иргэн тойронд нь байхгүй зүйлүүдийг байсан гэдэг өгүүлбэрээр үлдээх юм бол. За байсан мэт тэндэл үлдэх гэсэн байна. Тэгэхээр зөв өнөө үе дээр тэр тэнд байгаа үнд зүйлүүдийг нь хэрвээ тээж ирэх юм бол энэ өөрөө цаашаа өргөжлээд л явна гэсэн үг шүү дээ. Чингис хаан гэдэг чинь та нартай л адилхан бага насны хүүхэд байсан байна. Та нартай л адилхан ийм зовлон бэрхшээл туулсан байна. Тэгээ энийг ингэж авсан байна. За дараа нь улсын хаан болсон ч гэсэнд энэ хүнд ийм бэрхшээл байсаар байсан. Ээж нь ингэж зөвлөдөг байсан. Энэ ингэдэг байсан гэд ирэхлээр хүүхдэд илүү ойр те илүү тийм надтай адилхан бас хүн гэдэг утгаар нь авч үзэж ингэж сонирхож эхэлж байгаа байхгүй. Тийм. За тэгээд энэ номон дээр бас аюу олон хүн оролцсон л да. Яг номон дээр нэр тавьдж байгаа цөөхөн хэдэн хүн байгаа ч гэсэн цаана бол маш олон залуучуудын төлөвлөлөөл өсвөр насны хүүхдүүд судлаач зохиолч нар гэл тээ. Маш олон хүмүүст уншуулж шүүмж саналыг авсан. Тэр бүгдийг бас ингээд тусгаж ажилласан байгаа. За яг өсвөр насны хүүхдүүдэд уншуулхлаар зэрэг хамгийн түүнд гэх юм уу бүр наацхын тулгарч байгаа зүйл нь бол мэдээж хэрэг үг хэллэгний асуудал байсан. Тэгэхээр яг өсвөр насны хүүхдүүд айл үгийг илүү ойлгохгүй байна, алин дээр нь илүү гацаад байна гэдгийг нь илүү анхаарч үзэж тэрийг сайжруулсан байгаа. Судлаач зохиолч нарын хувьд бол илүү одоо уран сайхны гэх юм уран зохиолын аргаар нь хэр гаргасан байна, яасан байна тэр талаас нь нэлийн бас сэтгэл хэлж байгаа. Ерөнхийдөө юун дээр залуу эцэгчүүдийн төлөөлөл болохоор зэрэг энэ ингэсэн юм байна. Тэгвэл энийг ингэчүүл яасан гэдэг ч юм уу те. Яг ингээд талаас нь ийм санал зөвлөгөөнүүд ерөнхийдөө ирж байгаа учраас тэр бүгдийг дараа нь ингээд бацаж тэрийг одоо оруулна гэдэг бас нэлээд жоохон тустай ашиг ажил болсон л доо.
Эхлээд яг бид нэг зохиолоо ерөнхий суурьаа гаргачаа дараа нь тэргээ маш олон удаа засаж сайжруулад за тэгээ дараа нь жинхэнэ нөгөө дарц гэж ярьдаг л да бид нар норго бүр хэд дахин норглоод за тэгээ дараа нь хүмүүсийн санал шүмжүүдийг бүгдийг аваад тэрнээс алийг авахгүй яаж тусах уу гэдэг юмнуудаа хэлэлцэж яаж байгаа тусгаад тэгж нэг хэцэн байдлаар нэг болж байгаа тийм. За нэг тийм байгаа. Тэгэд энэ хугацаанд бол яг зураг зохиол аль нь 2 жил ингэдэ. Гэхдээ энэ нь бол одоо бүр тийм шахуу хугацаагаар гэдэг юм уу. Тэгж ажиллаж иж 2 жилийн хугацаанд ингэдэ одоо бүтэж байна. Хэрвээ юу гэдэг яг ингээл бүтэн өдөр ажиллагаар айлаа ингээл одоо орой үз суухгүй ч юм уу тэгээд яг зүгээр ингээд айв 59 болвол мэдээж маш олон жил болох байсан л та. Бид нэр маш шаргуу маш одоо хурдан хугацаанд гэдэг юм уу аль болох ингэж одоо залуучуудад эртгэн л энийг ингээ мэдүүлэх юмсан гэсэн хүслийг мэдлэг үднэрээс нэлээ ингэж өдөрч нөгөөх юм сууж хийсэн юм жил байгаа. Тэгээд энэ дэр яг одоо бас бид нар цаашдаа хэлмээр л да. Бид нэр ингээд аягүй гой сайхан бодоод ингээд бах юм хийгээд л ингээд одоо ном бүтэл гаргацдаг тий. Гэхдээ тэр ном бүтээл дээр уншигчдын зүгээс ирэх одоо тийм санал хүсэлт ч юм уу ямар нэгэн шүүмж ч юм уу тий. Ингүүл яасан энийг ингээд сайжруулчих гэсэн тийм зүйл ирээсэй гэж бид нар маш хүсдэг. Тэр утгаараа юу гэдэг бид нар зүгээр одоо уншигчдад замаа энийг унш гэж өгөх тийм одоо зүйл ерөөсөй байж болохгүй байхгүй юу? Тэр номыг сайжруулах, тэр номыг илүү ингээд сайн бүтээл болгох гэдэг бол уншигч, зохиолч, зураач нар гэдэг юм уу бүх хүмүүсийн асуудал учраас тэрэн дээр ингээд тэр номоо сайжруулахын төлөө бүгдээр талаас нь явахын тулд санал хүсэлтэд хүн болгон илэрхийлээд ингээд явж байвал одоо улмал сайжрах тийм шийдэл гэдэг юм уу гарц гаргалаа гарч болно. Тэгэхээр биднээс номынхоо ихэнд үтцсэн байгаа. Жангар итмас удар цэгийн гээд хаяг руу одоо тэр номтой танилцсны дараа тиймэрхүү санал хүсэлтүүд байх юм бол илгээгээрэй гэжтэй. Тэгэхээр болж хэмэл бид нараас одоо хэлж мэдэхгүй байна л да. Гэхдээ илүү тийм санал хүслүүд ирээд үнэхээр тэрэн дээр ингээд бүтээлчээр бас ингээд гой сэтгэлээ илэрхийлэх юм бол тэр хүмүүстэйгээ бас ингээд нэг хамтарсан подкаст ч юм уу бас нэг өөр бусад ивент ч юм уу тийм зүйл бас хийхийг үүсэхгүй. Тэгэхээр бас ингээд уншигчид маань нэг талаар илүү идэвхтэй байгаасай гэж хүсмээр байна. Өнөөдрийн манай Монголын нийгэмд шүүмжлэхлээр дайсан болдог гэж ойлгодог. Бидний харин шүүмжлэх бол бид нар баяртай хүлээж аван бүр зад ичтэл улаатал шүүмжлээд өгөөрэй. Тэгвэл бидний цаашдын бүтээлч гэсэн илүү сайн ажирч те уншигчдаа бас илүү ойр төхөн болох байх. Тийм учраас ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүйгээр дутагдaltaй байна гэж үзэж байна. Яг энэ дээр нэг мэлхэд шүүмжлэхээр учиргүй муулаалч юм уу те утга учиргүй муулалт биш ийм болохоор эн чинь ингийн юм гэдэг одоо уул үндэстэй те тийм байх хэрэгтэй магтаалч гэсэн хий хоосон магтаал хэрэггүй ийм хийсэн учраас эн чинь айгуу тийм болсон айгуу дайггүй болсон гэдэг ч юм уу магтаал шүүмж аль нь ингээд уул үндэстэй сууртай байх юм бол бид нэр айгуу баяртаар хүлээж авна л гэж. Одоо юу тийм шал хогийн бүтээл болж байгаа гэдэг бол энэ шүүмж биш байхгүй юу? Ийм учраас би тэгвэл энийг хогийн гэж үзэж байна. Эсвэл үнэхээр сайн бүтээл болж байгаа гэж тайчих биш. Ийм учраас сайн бүтээл болж байна гэдэг тийм үндсэлтэйгэл бид нарт. Монстр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Монголын нууц товчоо бүтээлийг та бүхэн ч гэсэн сонирхоорой. Учир нь залуу хүн болгоны дотор, өсвөр насны хүүхэд болгоны дотор, ер нь хүн болгоны дотор Монгол хүн гэж хин юм бэ? Бид нарыг ер нь яг юу Монгол хүн болгоод байгаа? Бидний үнэт зүйл, өв соёл тэр Чингис хааны түүхээс тэр гайхамшигтай бидний хүндэлж багтдаг хүний түүхээс бид нар яг юуг суралцах ёстой юм. Одоо бид нар тэрнээс яг юуг нь аваад өнөөдөрт хэрэглээд амьдрах ёстой юм бэ гэсэн асуулт үргэлж тавигддаг. Тэр асуултын хариултыг өгөх энэ хэмжээний томоохон хэмжээний бүтээлийг эрхлэн гаргасан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд та бүхэн шимтэн уншаарай, сэтгэлээ хэлээрэй, эргээ буцаа сайхан ярилцъя, подкаст үйл ажиллагаа зохион байгуулъя гэж хэлмээр байна. Баярлалаа.